Би 2012 оноос эхлээд гэрэл зургийн салбарт ингээд ажиллаж ирсэн байгаа. Би бол өөрөө нэг тийм байгалийн бас нэг тийм юунд дуртай нөө цас ороод бороо орж нөх амар дуртай байхгүй. Тийм утга байгалийн одоо ингээд зүгээр гэртээ ингээд байж гэнт ингээд цонхоор хараад бороо орж явах юм шууд гараад дрон аваад камера аваад хараад явчихдаг. Сайн байцгаана уу? Намайг Төр болд гэдэг. Би 2012 оноос эхлээд гэрэл зургийн салбарт ингээд ажиллаж ирсэн байгаа. Нэг удаа тэгэл нэг орой ингээд цас орж исэн чинь тэрэндээ дурлдаг болохоор шууд дрон аваад гараад дрон нисгэл тэгэл камераа нэг хідэн нэг дүрснүүд аваад тэр видеогоо би нэг YouTube-ээс нэг амар хандлт мотой нэг дуу байсан байхгүй юу? Дөнгөж нэг постлогдсон. Зүгээр л нэг юм зураг тавиал харталт 8 гоё дуу. Тэгэл тэр дуу надад амар таалагдтал. За би яг энэ дээр л юм ташлаа та гэж тал. Тэгэл тэр дүрсээ өөрийнхөө авсан дүрсүүдийг яг тэр гоё дуу надад таалагдсан болохоор тэрийг ингээд тавьчихсан. Тэгэл тэрийгээ 50 хутаал тэрэн дээр зөө яг яваа тавьшраал гэртээ очиад унтаал маргааш наарсан чинь барыг сая үзэлттэй болчихсон байхгүй. Тэр нь болонгод одоогийн тэр нэг Stay With Me гэдэг нэг дуу гоё. Зүгний ертөнц зурмын хоёр хамт зугаарлан Золон ширх бараа бит нэг нарган Зунгара атхан барунгаараа хацэртэн золон хүрэн Маргааш нь тэгэл намайг дэвгчээс алгаал энийг чи ингээ албан ёсны ингээд киноныхоо албан ёсны доо клипээр болгоё гэж санал тавиал тэгэл биерэндээ зөвшөөрөл. Тэгээ тэрнээс амар урам зориг аваад одоо л тэгэл өөрөө гэж хэлж явж байна. Нэг ингээд юм юу дурсамжтай юм болоо бас би хатгал нэг хормын зураг авалтаар амар аадаг ороод өндөртэй. Тэгэл бүх хүмүүс ингээл тэгээ томд хөрөмжөө шууд машин л үйгээл. Тэгэл манай нэг хоёр осмонуудаар за ингээл зураг авалт манд дуусчлаа. Одоо ч арай хутлаах та гэлээ. Бид машиндаа суужснаа. Ер нь бид нар ингээл амар хиймлэр ингээл усмас татчих жагаал зураг авч байгаа юм чи. Яагаад энэ моментод ингээл гой зураг авч болдгийг юм хатаал. Шууд нөгөө нэг хоёр найзгаа шууд за артлаас нь ингэж гэрэл тавиараа уртлаас нь ингэж гэрэл тавиараа гэл яг ингэ зааж өгчөөл нөгөө хоёросгоо гяс гараад ирэх юм хатаал шууд гарамгат нь л ер нь нэг 30 секунд хүрээгүй л ер нь л ганцхан шааж байгаа юм чи. Тэгэл тэр нь л амар зураг байсан. Тэгэл яг тэр зургийг авчин хутаа надаа ингээд төрсэн сэтгэл болонгод ингэж бодсон байхгүй би. Ингээд артлалт нь од залгаад ч юм уу тий одоо ингээд фотошоптоод эсвэл ингээд зүгээр ингээ бороог ингээ хиймлэр оруулаад тэр тийм юмнаас илүү тухайн ингээ яг бодит агшныг ингээ мэрэгжлийн болгох юм илүү үн цэнтэй байна. Одоо энэ зурагч угаасаа л яг л ийм агшин авсан учраас бид хостон ч гэсэн бид нар ч гэсэн одоо хамаагүй илүү үн цэнтэй болж урж байгаа юм. Тэгэхгүйгээр одоо ингээд хормын зураг авсан хүмүүс одоо за энийг ч хүмүүст ярихтаа амар итгэлгүй юм шүү дээ. За энийг ингээ фотошоптсон энийг фотошоптсон юм байна. Эсвэл энэ бороог ингээ яасан ингээ ус цацсан ингээл тэгэн тэр хүмүүс одоо илүү тэр зургийг нь яг тийм бодит зураг шиг үнэлэхгүй гэсэн үг л дээ. Өөрөө ч гэсэн тэрийг үнэлэхгүй гэсэн. Тэгэхээр ингээ бодитыг юм авсан, машинд авсан зураг бол хамгийн илүү үнэтэй. Ийм үр дүнд нь бол би ингээ 150 гаруй хормын зураг авалт хийсэн байгаа. Нэг хүн өрнө өдрөөр явж ирсэн чинь өө чи одоо болтой чи одоо манай хамаатнуудыг дуусглаа шүү дээ. Тэр яах вэ? Тийм ухтай юу яасан гэдгсэн чи одоо манай охиныг авсан нөгөө манай дүүг авсан тэрийн эгчийг авсан манай одоо ингээд хамаатны хүний хүүгийг авч ийн. Тэгээ манай найзын одоо хүүгийг авч ийн гэл. Тэгээ би тохойд мэдээгүй явжсэн. Тэгээд ер нь ингээд өгч тэгээ. Өөрөө 20 зураг авалтыг хэлсэн чи амар чагаа мэд. Тэгээ би нөгөө нэг зураг авч ирсэн найз за одоо бодит хүү гээл. Тэгэл 4 цаг зураг авахлаа сүлдээ би нэг шөрмөс татах гэдэг. Ер нь бол тэр зурагчны бас ингээд ийм арга барил юм шиг байна. Яг хэрвээ ингээд нэг зураг ингээд амар удаан авах байх юм бол тэгээ хүмүүс ч гэсэн мэдгүй шүү дээ дахиад. Тэр ингээд холоод авахлаа 100 200 зураг авахлаа ер нь хамгийн ихний хэрэгэд туршлага дээр үйлдэлсэл зургийг хурдан бөгөөд маш чанартай авах нь шүү. Тий намайг авч хормын зураг ингээд авч эхэлж байгаа үед болонгоо яг Европ стилийн хормын зураг авалтууд бол гоё даамт хэлсэн.
Тэр нь болгоо тийм байгаль. Тэгээд тэрний дараа нэг тийм хятад стилийн зураг авалтууд бас тийм болчихсон. Тэр нь болонгод шууд амар шууд нэг гэрэл тавьсан юм шиг. Хүн харахад ингээл ерөөсөө л энэ бол яг л гэрэл тавиал студ юм шиг амар гой зураг авсан байна гэдэг ч юм. Гадаа яг студийн гэрэл шиг нэг гэрэл тавьдаг тэгэл. Тэгэл тэрний дараа болонгод ер нь бол ингээл одоо яг ийм ингээд тренд болчиход байгаа ер нь бол юу зураг авалтын төрөлх юм бол юу шууд байгалийн гэрлийг ашиглаад тийм илүү бодиттой зураг авалтууд одоо тренд болцсон байна.